За бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдэнд бичлэг үзэж байгаа цаг мөчийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээр би маргалцсны дараа хэлэх ярих 10 чиглэл гэх юм уу 10 зөвлөгөө хуваалцах чаа. Тэг бодвол энийг үзэж байгааг бодоход маргацсан ч юм уу эсвэл маргадаг ч юм уу тиймэрхүү зүйлүүд бас байгаах гэж бодож байна. Тэгээд маргааныг би зөв гэж туйшруулахгүй ч гэсэндээ ямар нэг байдлаар хин нэгийг хүчирхийлээгүй, хин нэгийг доромжлоогүй. Гэхдээ үзэл бодлын зөрчилдөө хосоодын дүнд үүсгэх нь бол хэвийн бөгөөд түгээмэл тохиолддог хосоолгонд гардаг асуудал байдаг. А би болохоор яг өөрийнхөө жишээнээр тэгж боддог гэсэхгүй. Би ямар ч уучлалтгүй чаддаг юм чинь. За би бас гайгүй штэ гэж юу өөрийгөө аюу хаазалдаг байсан. Гэтэ сүүлийн үед надаа за уучлалт гуйчтай юм чинь гэж бодож байгаа миний бодлын цаана за би дараа нь уучлахгүйгээд аргалчих юм чинь гэдэг бас тийм даврал явж явах үедээ гэж бас өөр дээрээ дүгнэлт хийж байгаа. А эсэргээрээ уучлалт гуйдгүй хүмүүс магадгүй гэдэг зүгээр магадгүй шүү. Зарим нь тий за би уучлалт гуйхааргүй хэмжээнд байна да. Би төдийн хэмжээнд тий одоо өөрийгөө төлөвшүүлэндээ ч гэдэг юм өөрийгөө удирдандаа өөрийгөө удирдах хэмжээнд сургандаа гэж боддог бас тийм бодол байж болох юм байна гэж бодсон. А энэ 10 зөвлөгөө бол миний маргааныг харах өнцөг, за маргааны эцэст хүрэх гээд байгаа үр дүн, сэтгэлийн шарх үүсэхгүй байх тэр боломжууд ч гэдэг юм уу те ер нь зөвхөн ганц уучлаараагаар хязгаарлагдахгүйгээр сэтгэх боломжийг олгосон болохоор та бүхнийг бас үзээрэй гэж хүсэж байна. За хамгийн ихнийх нь бол одоо аль нь маргааны дараа угаасаа гимшиж байгаа шүү дээ те. За яах гэж ингэж шилвдэ эсвэл яах гэж энэ дээр ингэж маргаалдаж ингэж нэг оройгоо нэг өглөөгөө баллавдаа ч юм уу эсвэл за ингээ харин гомдоочлоо доо ч юм уу ингээд шал дэмээ бухимдуулчлаа да юмд нь саадулчлаа да гэд гимшдэг шүү дээ. Энэ гимшил төрж ийна гэдэг чи мэдээж бас хайрлах сэтгэл тань байна гэсэн. А гэлээхтэй энийг хийхдээ бид нар за гэд өөртөө хэлээл орхичдээ шүү дээ. Тэнд тэгж болохгүй. Нөгөө хүндээ бас илэрхийлээд нөгөөний тайлгаруулах хэрэгтэй байхгүй юу? За харин арай л дэндүүлчтэй ч юм уу эсвэл саястай айгу бодлогогүй зан гаргачлаа тий. Энд дээр бол арай хэтрүүлсэн шүү. Тэр сэтгэл хөдлөлтөд автчих хийсэн үйлдэл болохоос биш ингээ гэж бодоогүй шүү гэдэг зүйлээ сайхан хэлээд яриад одоо илүү сайхан ойлголцдог л болмоор байна. Тэ? Тэгхийн нөлөө л ингээ хичээж байгаа. Маргаан дээр ч юм бол хос хоёр бол ингээд өөр үндсэн үзэл бодол итгэл үнэмшилтэй хоёр хүн ялч үнэлж байгаад нэг асуудлыг шийдэх хэрэгтэй, шийдэл олох хэрэгтэй болчихж байгаа болохоор ингээд харах үнцгийн зөрүүтэй байдлаас үүдээд яагаад ингэж юм бол юу вэ яагаад гэд мэдээж маргалдах тэ үл одоо нэг үл ойлгох зүйлүүд бол гарна. Ямар сони юм бэ гэж бодох бол уусаа хэвийн үзэгдэл а гэлээхтэй бид нар бол маргаан дээрээ хамтдаа байх шийдлийг хаж байгаа гэдгийг нөгөөнд ойлголоод тайвшруулах хэрэгтэй. За хоёр дахь нь бол за маргаан нэлийн ширүүцээд нэлийн хурцтмал байдалд ороод магадгүй ингээд тэрнээс одоо үүдэлтэйгээр те чи буруу үг хэлэх гээд нөгөөнийхөө эмзэг сэдвүүрүүд арих гад ч юм уу эсвэл гэр бүлийн бэлрүүнд арих гад ч юм уу өсөл мөрөөдлийн одоо үгүйсэх гэж юм уу нэг буруу юм дуурах гад чи өөрөө мэдж байгаа бол тэр үедээ ер нь бол за одоо хоёлаа жоохон 50 өнгөөр ярьж болох уу те жоохон 50 тооноор ярья. Тэгэхгүй л одоо хоёлаа нэг рүү ингээд чанга дуугаар яриад байна. За те одоо ингээ хоёлаа 50 тогтуу өнгөсээр ярьж болох уу ч юм уу. Тэгээ ингээд нөгөө нэг тэр оволцоод ярьж байгаа юм бас ингээд буулгах хэрэгтэй гэж юм л да. За энэ бол мэдээж та хоёрын нэг ингээд хамгаалж авах хэрэгтэй. Та хоёрын нэг 50 байдлыг үүсгэх хэрэгтэй хүмүүс шүү. Тэрнээс ингээд зөрчил мөргөлдөөнд ингээд автах эсгүй шүү гэдгийг ойлгуулад өгч байгаа байхгүй юу? Ингээд нэрээ тэгж ин гэд ингээд ирэнгүүт буцаагаад ингээд буулгаад ирж байгаа. За гурав дахь нь бол за маргааны дараа болвол ерөөхдөө бол нөгөө хосын чинь болон таны ч гэсэн адилхан дотор хүүхэд ингээ хайцсан байгаа. Ер нь жоохон төвшил автсан байгаа. Яна намайг орхиод явчихгүй дээ. Яна би эсвэл ингээд те голөгтгоор үйлдэлүүд хийж гисэн юм шүү дээ ч юм уу. Эсвэл ингээ бит хоёрын ингээ хайр сэтгэл сэв суудсан бол яна бит хоёрын харилцаа ингээд цаашдаа амжилттай өргөжлөхгүй бол яна гэдэг айдас одоо хин хинд нь байгаа. Тийм болохоор яг маргааны дараа та хоёр эвлэрэхтэй те хайртай шүү. Тэ одоо юу ч болж исэн гэсэн би чамаагаа хайрсан хэмээрээ байна шүү гэдэг утгаан зүйлийг та хоёр дэрийг яаж илэрхийлдэг те тэрэнгээрээ хийлж тайвшруулж авах хэрэгтэй. Тэгвэл нэг жижиг маргаанаас үлдсэн юмнууд чинь ингээ бугшаад буцалсаар агаад өвчин шаналл те дараагийн том маргаа магадгүй салтан төрөх аюултай учраас тэгэхээр маргааны дараа хосёогоо тайвшруулах тэгээд харин өөрийгөө мөн тайлгаруулах хэрэгтэй шүү. Тэгвэл ингээ маргалчаал чимээгөө орхичаал Тэлээд өдөр байжснаа за гэж юучулаа юм шиг зүгээр яриад эсвэл хэдэн цагийн дараа юучулаа юм шиг зүгээр яриад орчихоор цаана жахан юм сэтгэлээ сэв гэж ярьж үлдчихдэг. Тэрхүү символ урт удаан 50 тогтвортой харилцаанд бол гай дотгор авчирнаа. Дөрөвдүгээр нь болоос амар чухал. Тухайн нөгөө шийдвэрлэж байгаа асуудал маань нэг өдөр яриа шийдэгдэх асуудал биш байж болно. Тэ цаг хугацаа шаардагдаж болно.
Эсвэл бол нөгөө нэг нь тэр талаар ямарч ойлголтгүй болохоор шийдвэр гаргаж чадахгүй байгаа гэж болно. Ер нь ингээд цаг хугацаа шаардлагатсан тийм асуудал зөндөө гэж болно шүү дээ. Хэрвээ тиймэрхүү дүү байгаа чи ямар шийдэл гаргахаа мэдэхгүй байгаад ч юм уу. Тэгээд хоёр ингээд маргалдаад байгаа бол эсвэл нөгөө хүн чинь ингээд та яарад байгаа бол иймэрхүү үед та хоёлаа энэ дээр нэг ингээд цаг хугацаа олгоё. Эсвэл надад ингээд хугацаа өгөөч ээ. Тэ эсвэл би чамдаа ингээд бодох хугацаа өгье ч гэдэм юм. Тэгээд сайн бодож тунгааж агаад энэ асуудлыг шийдье. Эсвэл би өөрхөн зүгээр сайн бодож агаад өөрийн гэсэн нэг шийдэл олоо. Тэгээд дараа нь ярилцъя гэд ерөөхдөө бол хэлж хэрэгтэй. Тэгээ ер нь ямар ч төрлийн маргаан байсан гэсэн чимээгүй болж болохгүй шүү. Тэгээ миний хувьд болохоор за ер нь буруу юм ярих гад ч юм уу ихээр ер нь за чимээгүй болчиход хэрэгтэй. Зүгээр л дугуй болчих гэж өөрийгөө одоо хэлээд тэгээд ер нь дугаа болох нь зөв гэж боддог гэсэн. Гэхдээ айгу аймаар юм ингэдэм билээ. Тэр бол нөгөө хосуудын хооронд түгээмэл илэрдэг сөрөг үйлдэлийн төрөл юм билээ. Тэгээд нөгөө яагаад вэ гэхлээр хоёр хос ингээд зэрэг ингээд маргалдаж явах үед ингээд 50-50% ачаалттай байт юм л та. Тэнгүүд нөгөө нэг чимээг болчоор бүр асуудлын ачаалал 100% энэ хүн дээр үлдчихтэй юм байна. Эсвэл нэг ингээд чимээг болдог ч юм уу, гараа авдаг ч юм уу, хорхоо авчдаг ч юм уу те. Тэгэхээр ингээд хөөрхөн амтай энэ үлдэж байгаа хүн нь бүр асуудлаа 100% үүрч аваад ингээд амар хүн ачаанд нь үлдчихтэй юм байна. Тэгэхээр мэдээж бид нар хосуудын байдал орлох хүсэхгүй байгаа шүү дээ. Тийм болохоор дугаалах гэхээс илүү надад цаг хугацаа хэрэгтэй байна. Би тайвширхаараа хэлье. Би тайван ингээ ярилцах боломжтой болохоор ингээ хэлье. Одоо миний ингээ сэтгэл хөдлөл аягүй юм өндөр байна ч юм уу. Би одоо амар таагүй байна, тухгүй байна гэдгийг илэрхийлээд тэгээд за нэг гэд ингэх хэрэгтэй. Тэгээ ер нь ингэж сурах хэрэгтэй. Хэрвээ нөгөө хүн чинь ингээл барьц алдаал те надад цаг хугацаа өгөөч гэдэг жагаа бол тааж цаг хугацааг нөх хэрэгтэй, чамд цаг хугацаа хэрэгтэй байгаа бол тэрийгэ илэрхийлэх хэрэгтэй. За 5 дахь нас аягүй гоё. Би бол бас гэж боддог хүний мэдрэмж гэдэг бол туйлын амар үнэн зүйл гэж юу боддог. Хүн үнэхээр тэнцээ ингээд тухгуудаад мэдээ ингээд айгаа түгшээд те уйлж байгаа бол тэр яг бүр үнэнгээсээ мэдрээ тэр хүн тэнд уйлаад байгаа байхгүй юу? Тэр хүн ингээд бас яахаа мэдгээ байгаа лайз тавтал барьцаалдаал уурлал ингээд байвал тэр хүн бас тэнд үнэхээр нэг юм мэдрээд байгаа. Тэр мэдрэмж бол бүр үнэн маш үнэн. Тэгэхээр бид бүх хүний мэдрэмжийг ойлгоод ингээд ста нэрэ бүх хүнийг ингээд ах гэдэг яг үндэ бол хэцүү. Би боломжтой бол мэдгүй ихтэй хэцүү. Гэхдээ ядаж энэ амьдралыг хамт уулгаж байгаа. Тэгээ ядаж өөрийнхөө хайртай хосынхоо мэдрэмжийг бид нар хүндэлдэг байх хэрэгтэй. За бүр ойлгоод ингээл өстой гэдгүү маа гэхэд ядаж хүндлээд үнэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй. Тийм болохоор тэг чи юундаа уйлаад байгаа. Эсвэл чи юундаа уурлаад байгаа гэхээсээ илүү тэрийг нь аль болох за ямар ч ихсэн үнэхээр айц төрүүлээд төгшөл төрүүлээд байгаа зүйл битэрийн яар намаас болж байгаа юм байна. Тэгэхээр энэн дээр нь ойлгоход зөөлрүүлэх хэрэгтэй мэн гэд харагдаж өгөх хэрэгтэй. Гэхдээ ер нь бол хоёр үед бол одоо тэрийг хүлээн зөвшөөрч болохгүй шүү дээ. Мэдээж таныг доромжлох, таних маргааны үед хүчирхийлэх энэ зүйлүүдийг бол хүлээн зөвшөөрч болохгүй. Бусад тохиолдолд бол маргаа үүссэн үед бол тэрийг аль болох ойлгох. Яа уйлаад байгаа, яа уурлаад байгаа гэхээс илүүтэй мэдрэмжийг ойлгоод нурууг нь зөөлөх хэлээд зүүлэн харцаар хараад зүүлрүүд аль болох аргадаад за мэдрэмжийг нь харин ойлгож гинөө. Тэнийг хоёлаа хамтдаа давж гарнаа. Унсан боссон янз бүрийн хүн ингээд мэдрэгдээд тэрнгээрээ хүн ингээд нөө төвшөлтэй байгаагаараа янз бүрийн маргаа ихлүүлээд одоо мухаархлаа тэрүүлээд ч гэдэг юм уу ингээд ингэх үед нь яасан минь хоёлаа ярилцаад энэ бүхнийг ингээд шийдэ гардаг л үстэй ингээд болно штэ би байна штэ гэдэг юм аа ингээд хэлээд тэр нөгөө төвшөөд байгаа хүүхдийг нь тайлбарлуулж сурах хэрэгтэй. 6 дахь нь бол за маргаан ер нь юу юм бэ гэдгийг бас хосоогоо тархиндас зөв код үүсгэх хэрэгтэй гэж байна. Маргалдаа тэмцэлдээд дагаад зорилго чинь бол та нөгөө хайртай хүнтэйг маргалдаад байгаа хэрэг биш шүү дээ тэр хүнийг ингээл үзээд тэр хүнтэй тулдаа тэмцэлдээд байгаа явдал биш шүү дээ. Та хоёр бол нэг баг байхгүй. Асуудал бол та хоёрын дайсан тэр асуудалтай л үзэлцээд байгаагаас биш харин бол чамтай муудаад байгаа байхгүй. Чи бит хоёр бол нэг бага чи бит хоёр бол нэг л хүн гэсэн. Бит хоёр бол ийм асуудал бол эсрэг талд байгаа. Энэ маргаанаар би ингээд чамаагаа гомдохгүй чамаагаа хэмлэх гээд ингээд гэмтэх гээд байгаа юм биш ээ. Тэгээ нөгөө асуудал шийдэх чам. Тэр гол юм бол тэр шүү гэдэг. Энэ бол асуудын гүн бат хайрын холбоог баттгаж өгөн амьдралын даваа бартаанд тэгээ нөгөө үндэ сэтгэл шантрахгүй байх, уйсахгүй байх тэр төгслийг нь бүрдүүлдэг зүйл. 7 дахь нь бол мэдээж бас заримдаа та ингээд уурлахгүй байгаа ч нөгөөж уурлаа л ингээд байж болно. Тиймэрхүү үе тохиож байна. Тэгэх юм бол та мэдээж ингээд нөгөө хүн ингээд уурлаа л ингээд л.
Тэ миний хайр ингээ уурлахгүй ярьж болохгүй мүү? Тэ. Ингээд хаар чинь би бас ингээ яагаад түгшээд ах юм бэ штэ. Тэ ингээд гой тайван ярьж болохгүй юу? Тэ эмхтэн ингээл орилол хашгираал ингээ чидлээ гэж бодоход тэ миний хайр ингээ хашгираад ингэхгүйгээр гой тайван ярьж болохгүй мүү? Ингээ хойлоо хойлоо л нэг нэгээ хүндлэн хойлоо л нэг нэг ойлгоод сонсон нөгөө нь энэ харан шин хойлоо л нэг нэгэндээ гарахгүй байна штэ гэд ингээд хэлчихвэл нөгөө нэг амар юм төгшүүртэй юм байдлаас тэ юм тайван тэ жоохон юм эмзэглэл төрүүлэнгээ өөр өөрийнх нь ямар үйлдэл хийгээд аавэ гэдэг дээрээс ингээд жоохон би юм бодогдуулах тийм зүйл байж болж байгаа хгүй юу. Тэ тэгмэт нэрээ би чи яагаад хайртай өнгөрөө тэ ингээ урлаа ашигчаад байна. Нэрээ би чи яагаад ингээ бие захарч чадахгүй юм ямар аншин гаргаад байна. Би чи нэрээ ингэж болохгүй шүү дээ гэд ухаан дөмбөл бодно. А иймэрхүү үед бодохгүй тэ энэ үйлдэл олон давтагдвал угаасаа л мунаг муухар ер нь жоохон хэцүү юм байна гэж боддог. Гэтэ би бол айгуу дэжүүдтэй ингээ хүн хүнийг ингээ ухаанаараа л хайрладаг. Тэнэг хүн бол хүнийг хизээж хайрлаж чаддаггүй гэж би бол боддог. Хүн хүнийг ухаан зарж л энэ тарих оюунаараа л хайрладаг гэж боддог. Тэгээ та нар санал нийлдэг бол бас хэлээрэй. Янзх нь бас айгуу ингийн мөртлөө гоё. Тэрний үе хэрэг одоо ингээ та хоёр гэртээ ч юм ингээ байж хатаа ингээ маргалдлаа гэж бодъё. Тэ жишээ авах. Ер нь гэтээ яг гэр орондоо ч юм уу машин унаа тэрэндээ ч юм уу ер нь айл болох юм тогтмол байдаг газараа маргалдахгүй байхаа хичээх хэрэгтэй. Яг гэтээ айл болох шүү за. Маргалдахгүй байх хэрэгтэй. Тэгвэл нөгөө нэг юм орчин чинь өөрөө айгуу юм дадлыг өдөөгд байдаг хгүй. Баян гэртээ маргалдаад хэрэлдээд тах юм бол ерөөдөө гэрт орж ирэнгүүт за маргаан болно хэрүүл болно гэдэг юм өнцгөр жоохон ажиллах гад байх бас аюултай байдаг. Тийм болохоор гэртээ бити хэрүүлхий. Тэгээ энэ гэр орондоо ингэдэггүй ингээд нэг цээр яс үүссэн гэдэг. Бас аюул чухал. Гэтэйгоо магадгүй та хоёр гэртээ ингээд маргалцчлаа гэж бодох юм бол аль болох хэнийг нь төрүүлээд за танаа хүн шорлог гэдэг дуртай ч юм уу зарим гэдэг дуртай байлаа гэж бодоход цойлоо гарч нэг алхаас хаан шорлог идчихэд ирэх. Цойлоо нэг сайхан гарч алхаад юу гэдэг юм зарим идчихэд ирэх. Цойлоо нэг гарья за гарья гэд аваад гарч байгаа хэрэгтэй. Тэнгүүд нэг орчин өөрчлөгдөж та хоёрын нүнд уур амьсгал тэр нэг муухай сөрөг энерги бас дагаад өөрчлөгдчихдөг байхгүй юу? Тэгэхгүй нэг хэрэлдсэн газараа байгаалахаа нэг жоохон муухай цухалдуу тэр энерги ингээл нэг үлдсэн ингээ мэдрэгдээл тэр уур амьсгал нь бас ингээл мэдрэгдээл тэгэл юм тайван зүг зүгээр болчих чадахгүй бас удаан үргэлжлэх гэдэг тийм болохоор цойлог гарч алхаа л та тэгэл та гарья ч юм уу те ингээд аваад гараад тэмээдэж алхаж явах дундаа тэр чинь нөгөө өвчл төрөгчөөр тэр хүн дунд ааврын мэдрэмж чинь шатаад ингээд задраа тайвширч. За 9 дэх нь бол маргааны дараа нөгөө хүүхэд маань айгаад түгшсэн байгаа нөгөө дотор хүүхэд нь хосож доторх хүүхэд нь тийм болохоор нэгэн л сонголтоо хийгээд нэгэн л амьдралыг хамтаа дуулна гэсэн ялангуяа эхнэр нөхөр гэр бүл нэг намал төгсөн хүмүүс байгаа бол тий ингээ сайхан гарын натгаж жагаад сүүл ингээд хөөрхөн зөөлхөн тэрвэрж жагаад тэгээс нурууг нь нийлж жагаад тий ингэж жагаад хайр нь бол тий чамайг хизээч орхиж авахгүй штэ юу ч болж исэн би чамтайгаа л хамт байна штэ тэг гэдэг юм сэтгэлийгээ өгөөг хэлээд тэр нэг дотор нь айд сургуулахгүй айдс ингэж цуглуулахгүй байх хэрэгтэй. За 10 нь бол аягүй чухал. Ерөөдөө маргааны дараа хамгийн чухал хосоос асуух асуулт нь тайвширсны дараа ярилцах зүйл бол за миний хайр надаас яг юу хүссэн юм бэ? Гингүүттэй би чамайг намайг гэрээ цэвэрлэхэд туслаасаа гэж хүссэн юм аа. Эсвэл юу гэдгийг би чамайг миний ажлыг жоохон ч ойлгоод намайг дэмжээсэй гэж хүссэн юм аа. Тэ? Эсвэл би чамайг хүүхэдтэйгээ жоохон тоглоосэй гэж хүссэн юм аа. Эсвэл би намайг миний хичээлээ хийхэд надад битээ саад болоосэй гэж хүссэн юм аа. Эсвэл чи намайг миний нэмдэг сэдв гэдгийг мэдсээр битээ энэгээр тоглоомыгээс гэж би хүссэн юм аа гэд өөрийнхөө хэлж чадчихвэл ерөөдөө нөгөө хүн чинь бас өөрийгөө дэжгүй ойлгосон байх юм байна гэсэн үг. Ойлгоогүй бол бас амар төвхтэй хэцүү. Түүлдэ тэгэл яах вэ? Ойлгохгүй нь ойлгохосоор аргагүй шүү дээ. Тэгэнгүүт эсэргээрээ нөгөө хүн чинь юм тодорхой сайхан чамд хэлээд өгж байгаа тохиолдолд за ойлголоо. Чамд ийм амар мэдрэгч байгаад би мэдсэнгүй. Эсвэл би ингээд бодлогогүй дахиад нөгөө те буруу үйлдэл хийсэн байна гэдгээ хэлээд тэг одоо хичээнэ гэдгээ хэлээд тэгээ хичээх ёстой. Нөгөө хүн чинь бас нөгөө хүн маань бас танд тэгж хэллээ гэж бодъё л тоо. Тийм бол та өөрөө яах ёстой вэ? Тэ би одоо ингэ хичээнэ. Ингэнэ тэгнэгээ хэлж байгаа бол та ч гэсэн дотроо за би энэ хүний өөрчлөгдөж буй үйл явцад итгэнэ гэдэг зүйлээ хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө нэг хосын дараагийн маргаа юу гэхээр тэр чи аимсаа хураана гэж хэлсэн. Өчигдөр чи надад тэгж хэлсэн. Чи өнөөдөр ч гэсэн хоёр аимс ч ингээд хөглөрөөл ээж талалаа нэг чиний аимс гэд хэрэлдэж болохгүй. Тэнгүүт юу гэдэг би тэгтээ өчигдөр хураагаал эцтэй. Өчигдөр хураахаа чи хараагүйсэн байж гэдэг юм үүсэх
одоо үүсгэл юм байл та. Тийм бол нэг талаасаа маргааны дараа нөгөө хүн чинь юу өссөн бэ? За харилцан хийндээ хэлэн штэ ингэж өссөн юм аа, тэгж өссөн юм аа. За тэгээ аль болох нөгөө хайртай хүнийхээ тэр хүслийг нь гүйцэхийн төлөө хичээн. А нөгөө хүнийхээ бас хичээж байгааг дэмжиж ойлгож за тэгж шүү ингэж шүү гэж хандаж за зохих хэмжээнд зарим зүйл нь хүлээн зөвшөөрч тэр чинь 20 жил 30 жил бүрэлдсэн хүний дадал гэдэг чинь нэгэн өдрийн дараа ойлгож ухаарал өөрчилчихнэ гэдэг бол үлгэрийн далаа шүү дээ. Тийм болохоор аль болох ойлголцоод шийдэл хүрдэг байгаарэ. Шийдлийг эрэлхийлдэг байгаарэ. За бичлэг маань энэ хүрээ дуусч байна. Дуустал нь үзсэнд баярлалаа. Баяр таа.